Энэ 7 хоногт нийслэл дүрнсэн онцлог үйл явдлын мэдээллийг таймлан хүргэж байна. Говийн замыг Мишель Экспотой холбох замын траст өртсөн эрэл компанийн ашиглалтаас гарсан төмөр замыг албадан чөлөөлж эхэллээ. Шөнийн автобус 6 чиглэлд 22-оос 02 цагийн хооронд үйлчлэнэ. Туслангийн 4 ам буюу Шадивлан, Жигжид, Хуурай мухар бэлгийн аманд орц гарц гаргах ажлыг эхлүүллээ. Нийслэлийн үнэт цаас гаргахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Эрчим хүчний гудамжнаас Mons Farm Trade хүртэлх 174 км авто замыг ашиглалтанд оруулахын тулд төр гаран байгуулахаар болов. Зөвшөөрлгүй хашаа хайс барьсан зөрчлийг арилгах ажил үргэлжилж байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадварыг бэхжүүлэх төсөл 3 хамтарсан зохицуулах хорооны хурал боллоо. Энэ үеэр 10 улсын гэрлэн дохионы асалтын хугацааг өөрчилсөн нь үр дүнтэй байсныг онцлов. Азийн хотуудын ардын урлаг, гар урлын наадам Улаанбаатар хотноо болж байна. Хотын дарга Берлиний цэргийн тойргийн командлагч Юрген Ухтман тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Нийслэлийн засаг даргын орлогч төмөр төмөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих тулах цэг төв төрийн бус байгууллага болон Эко гар утасны тавиур компанид ажиллалаа. Энэ үеэр ажлын байр бий болгож буй хүмүүсээ дэмжин үйл ажиллагааг өргөжүүлэхэд анхаарна гэдгийг онцлов. 3x3 сагсан бөмбөгийн олимпийн оноо олгох тэмцээн Улаанбаатар хотод болж байна. Эсэлтийн ерөнхий шалгалт өгөх сурагчдад нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ. Азийн сангаас Азад зориулсан ном хөтөлбөрийн хүрээнд 2500 орчим ном хандивлаа. Тус номуудыг Улаанбаатар хотын нийгмийн төв номын санд шилжүүлэх юм. Усны ослоос урдчлан сэргийлэхийг анхааруулж байна. Төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах хугацааг сонгов. Эдгээр болон бусад мэдээллийн дэлгэрэнгийг Улаанбаатар цэгийн мэдээллийн сайт, нийслэлийн мэдээ Facebook хуудас болон бусад сошиал хуудаснуудаас авах боломжтой.